манай дээр бүр бодит төр гэж 1000% биелэл олцоод байгаа. Тийм. Хүмүүс мэддэг болсон. Хандлт нь угаасаа 1000% өссөн. Манайх Cotton Cat Cafe. Тэгээд Cotton Kit Shelter дандаа гудамжнаас зулцгнуудыг аваад өрчлүүлж байгаа. Өрчлүүлээд эзэнтэй болгож байгаа. Үржил хааж байгаа тийм газар. Ерөнхийдөө Cat Cafe-ний соёл гэдгийг Монголд анх нээсэн байгаа. Одоо 3 жил болох чинь. Бүсгэн байгуулагч Бумжаа. Би удамшлын аршилтай болохоор гэртээ амтан дижиж чадахгүй. Тэгээ амтангүй амьдарч чадахгүй. Амтангүй амьдарч чадахгүй болохоор тэгэл за ийм газар байт юм байна. Олон улсад байт юм байна. Тийм болохоор Монголд ягаад бид нэр муур хараад амтаараад ингээд энэний сайрыг авчлахгүйгээр стрит миксерээ нээя гэсэн чинь Монгол манай гудамжинд байдаг муунуудын өвчлөл амар өндөр. Тийм болохоор өвчлөл өндөр байсан болохоор энэ гудамжинд байсан муунуудаараа нээж чаддаг. Айгуу сайн судлаад айгуу өвчлөл өндөртэй айгуу хэцүү юм байна. Болохгүй маань гээд 6 улсаас 30 муур цуглуулад үйлдвэрийн муураар нээсэн баг. Нөгөө монголчууд мууранд дургу шүү дээ. Тэнгүүд нөгөө мууранд дургу гэдгийг засахын төлөө би ингээд тэмцээ явж байгаа. Тэр нь намайг ингээд ерөнхийдөө өглөө болгон босож 6 цагт босож ирж энэ хэд ясраад шөнө 12 гэж уугаад явхад надад ингээд аяг хөвч өгч байгаа. Гудамжнаас зулцгнууд аваад үржигийг хаагаад сайн эзэнтэй болгоод өгч байгаа болохоор тэндээс би бас их ирчүүж авч байгаа. Сэтгэлийн таашаал авч байгаа юм дээр байхгүй. Одоо ингээд аврагдсан зулцэг бараг 11 сараас 100 болж байгаа. 100 зулцэг гудамжинд явж исэн бол 1 жилийн дараа 4000 муур болох гэсэн. Тэгэхээр би энэ 6 сарын хугацаанд 4000 муур гудамжинд ингээд төрөөд зовоод тий ингээд хоолгүй ингээд зовхоос би ингээд хамгаалцсан байна шүү. Тэр нь бас ингээд нийгэмдээ ээж байгаа миний нийгэмдээ өгч чадж байгаа миний үнц нь л гэж бодож байгаа да. Түр засгаас амар сайн ингээд шаардлагын хөрвөл хэрэгтэй. Муур дижиж байгаа хүмүүс заавал үржлийг хаах ёстой гэдэг ингээд хуулиараа энийг айгүй хатуу оруулж өгөх хэрэгтэй. Тэгэх юм бол бүгдээрээ ухамсарлаад зулцган дээр нь 6 сард нь үржлийг хаачих юм бол ерөөсөө үржихгүй шүү дээ. 15 жил ийм муур чинь гэр чин ганцаараа л амьдрна. Заавал олон зулцэг гаргаад нөгөөдхөө энэ тэндээ авчвал хайрцаг тэгээл хаяад ах шаардлага байхгүй. Эмнэлгүүд ихэнх нь 85-аас 150 мянган төгрөгөөр хааж байгаа. 15 жилд ганцхан удаа л та мөнгө төлөөл үржлийг хааж байгаа л. Тэгэхэд өчнөө зулцэг гаргах шаардлагагүй. 6 сартаа дээрэс нь ерөнхийдөө 2 кг болоход нөгөө 2 кг болоход наркотик даачдаг болчдөг. Тэгэхээр заавал том биетэй 4 сартаад нь гадаадд хийдэг. Тэгэхээр ерөнхийдөө 6 сартаад нь үржлийг хаачвал зулцганы хөөрхөн энэ аашаараа үлдчихдэг. Нөгөө муухай аашгүй нөгөө орооных нь цус нь биеэр нь гүөхгүйгээр ингээд зулцганых нь амар хөрхөн аашаар нь ингээд эрхлээл ингээд наалдаал мяавлал ингээд нь үлдчихдэг. Тэгээ насан туршдаа зулцганы ааштай том мууртай болно гэсэн үг. Бүхэл амьдралаа зориулж байгаа ягаад гэвэл амтангүй амьдарч чадахгүй амтанд хайртай хүмүүс хийж байгаа хэрэг. Тэр асрамжийн газрууд ажилуулж байгаа одоо хувийн жижиг асрамжийн газрууд хийж байгаа хүмүүс чинь бүгд тийм ашиг харж нэг ч хийгээгүй. Өрөвдөө тайрлаад өрн өвдөөд байгаа болохоор хийж байгаа. Бүр ингээд эндээс нь өвдөөд байгаа болохоор тэсгүй хийж байгаа. Тэгэнгүүт энэнийг усаас ингээд энэ асрамжийн газруудыг л дэмжиж өгөх хэрэгтэй байна. Тэгэх юм бол тэгээд бүгдээрээ хурдан багасна. Нийгэмд бол үнэхээр байх хэрэгтэй. Үнэхээр байх хэрэгтэй үйлчлэг. Би орсондоо үнэхээр баяртай байгаа шүү дээ. Ягаад гэвэл Cat Cafe
кафе, амьтантай кафе гэдгийг монголчууд бүр нэг ч ойлгохгүйсэн. Амар ойлгохгүй ингээл 2 жил би зоол ойлгохгүйсэн. Танаад ороод нөгөө маш олон хүмүүс ойлгодог байсан. Муур гэдэг амьтан чи ийм байт юм байна гэд ингээд маш олон хүнд хүрсэн. Ер нь одоо уцтай хүн болгон мэддэг байсан. Ийм юм байна. Тэгээд дараа нь нөгөө нэг 2 дахь удаага ороход цулцэг аварж байгаа гэдэг дээр гудамжнаас заавал нөгөө өнтөө муур худалдаж авахгүй өрчилж авч болдсон байж тээ гэдэг ойлголт бас авсан. Тэрэнд би үнэхээр их баярлж байгаа. Тэнгүү тэр ойлголтыг танах ингээд яг нийгэмд ингээд задлаад өгсөн баг. Ойлгомжтой болгоод тэгээд нөгөө хандив өгж болдгиймаа гэдгийг бас хандив өгж болдог. Дээрэс нь буцаад урамшууллаар нөгөө нэг тасалбар бас авч болдог гэдгийг ингээд ойлгож өгсөн. Тэрэнд нь аяг их баяртай байгаа шүү дээ. Шин төвшөнд юм ойлгодог болж байгаа. Энд чи одоо дэлхийд байгаа хөл нийлүүлээд бүгдээрээ алхаж чинь гэсэн үг шүү дээ. Манай дээр бүр бодит төр гэж 1000% биелээ олцоод байгаа. Тийм. Хүмүүс мэддэг болсон. Хандлт нь угаасаа 1000% өссөн. Ийм юм уу гэ. Тэгээд муур гэдэг амьтныг сонирхох нь ч 1000% өссөн. Ийм байт юм уу гэ. Орох төлөвлөгөөтэй байгаа. Тэрэн дээр болохоор бүр асрамжийн газраар ормоор байгаа. Асрамжийн газар ингээд одоо лагерын тишээ ч юм уу байш газартай. Тэрэн дээрээ зөвхөн муурын асрамжийн газар барьмаар байгаа. Бүр тийм барих юун дээр ормоор байгаа. Тэнгүүд тэн дээр яг ингээд хандив өсөж ормоор байгаа. Тэнгүүд асрамжийн газар бариад барих явц бүх юм яг ингэж нөгөө урт хугацаанд юмэр байгаа. Нэг сарын хугацаатай биш. Ингээд одоо тийм юм дээр ормоор байгаа. Тэгээд асрамжийн газар нь баригдаад газар дээр нь одоо ингээд бүх гадаадд байдаг шиг хийх гээд байхгүй тормортой. Тэгээд хажуудаа эмнэлэгтэй. Эмнэлэг нь эмчлээ дүрслэгийг хаагаад тэгээд эмчнэр нь байдаг тий. Тэгэх юм бол бүр багасна. Ядаж тэгэх юм бол нөө гудамжинд гэр оролт байдаг айлуудад байгаа цолцоо муурнуудаа таад авчираад өгөө. Нэг удаа ингээд хаагаад өгье гэд. Ядаж нөгөө наркозных нь мөнгөөр юуных нь мөнгөөр эмчнэраараа хаалгаж болж байгаа. Тэгэхээр гэр оролт байгаа айлууд маань бас муураа авчираад хаалгачаар нийгэмдээ бас заавал төрийг харах шаардлагагүйгээр нийгэмдээ бас зөндөө олон амтанг яах хэрэгтэй болчихж байгаа. Үржлийг хаачих юм бол гудамжинд гарч байгаа цуцгнууд бүр л багасна шүү дээ. Тэрэн дээр хандив өсөх бас төлөвлөгөө надад байгаа. Тий, хитийн төлөвлөгөө. Тэгэж нөгөө коттонгийнхаа ачааллыг багасгах хэрэгтэй байгаа. Бүр олон амтан аврах боломжтой болчихж байгаа юм. Тэгэхээр бүр олон амтан тэгээд бүр олон амтан өрчлөгдөх боломжтой. Заавал худалдаж авахгүй. Тийм төлөвлөгөө байгаа. Нэгэнт зараад өөрөө исэн бол эцсийн үз. Өөрийнхөө пэйж, өөрийнхөө одоо хөтэлдэг бүх сувгуудаараа байнга хий. Өдөрт ядаж 3 удаа стори хий, пост хий. Өөр таньдаг мэддэг бүх группүүдээр өөрийнхөө хийж байгаа төслийг шеэрл. Тэгжээж л олон хүнд хүрнэ. Нэгэн тал зориглоод өөрөө орсон бол тэгээд өөрийнхөө царайгаар юм ярьсан бол тэгээд эцсийн л үзэх хэрэгтэй. Хичээл зүтгэл гарах хэрэгтэй шүү дээ. Зүгээр байж байгаа тхинд чамд мөнгө өгөхгүй шүү дээ. Өөрөө сайн хичээж ийж, зүтгэж ийж, ядаж өөрийнхөө санааг ойлгуулж ярьж ийж тэ ийм учиртай шүү гэж хэлж ийж хүмүүс ойлгох шүү. Хамтын санхүүжилтийн соёлыг хамтдаа түгээцгээе.